үед нийгэм, шинжлэх ухаан, техник, технологич төр ингээ маш хурдтай хөгжиж байгаа. Үүнийг дагаад мэрэгчлэл маань сайжрах шаардлага тулгарна. Мөн сургалтын систем, заах арга барилын өөрчлөлтүүд хэрхэн явагдах ёстой гэж боддог вэ? За энийг бол мэдээж бид одоо олон улсын түвшнээр бол харж ажиллах, тийм ээ, суралцах, өөрсдийнхөө үйл ажиллагаандаа бол энийг одоо ингэж нэвтрүүлж ажиллах шаардлага бол гарч ирж байгаа. За эндээс бол нэг жишээ хэлэх юм бол одоо манайх халаалт агаар сэлэлт мэргэжлийн олон улсын түвшинд нийцүүлээд халаалт агаар сэлэлт кондиционер болгож өөрчилж байгаа, сургалтын төлөвлөгөөнд тэгж өөрчлөлт оруулж байгаа. За энэний одоо үндэслэл нь гэдэг юм бол одоо манай мэргэжлийн норм 4 маань, тийм ээ, барилгын норм ба 441-ийн орлын 11 маань халаалт агаар сэлэлт ба кондиционер гэдэг нэртэй байдаг. За мөн одоо халаалт агаар сэлэлтийн кондиционерийн мэргэжлэр бол бид нар олон улсын түвшинд бол бэлтгэж гардаг. За тэгээд дээрэс нь бол одоо энэ төгсөгчд болон ажил олгогчдын саналуудыг бол одоо бас ингээд аваад үзэхэд бол одоо халаалт агаар сэлэлт гэдэг тэгэхээр яг л кондиционер гэдэг нэг гол юм орчиход байгаа байхгүй. Тэгэхээр тэр үүднээс бол бид нар энэ бас судалгаагаа үндэслээд мэргэжлийн багш нарынхаа бас саналыг бас үндэслээд ингээд халаалт агаар сэлэлт кондиционер нэртэй болгоно ингэж өөрчилж байгаа. Инжлээс бол элсэлтэй бас тэгж авсан байгаа. Тэгээд цаашдаа бол бид нар энэ ер нь бол яаж үзэж байна вэ гэхээр барилга архитектурын сургуулийн хувьд бид нар одоо тухайн их орныхоо хөгжил бодтой хувь нэмэр оруулах үз шилдэг одоо шинэ дэвшилтэт ийм технологиг бий болгох мөн дэлхийн их сургуулиуд болон эрдэмтдтэй одоо хамтран ажиллах шинжлэх ухааны технологийн салбарт тулгамдж байгаа юм олон асуудлыг шийдвэрлэх чадвартай боловсон хүчнийг бэлтгэх судалгаанд суурилсан одоо тэргүүлэх бүрэлдэхүүн сургуулийг бий болгоход бол мэдээж бид нар одоо энэ сургалтын төлөвлөгөө өөрчлөлт, тийм ээ, заах арга зүйдээ бол өөрчлөлтийг шаардлага гарсан байна л гэж ингэж үзэж байгаа даа.